Нийтлийн байгууллага дээр энэ бүртгэлчин цаасаар нэхэд байдаг гэдэг ийм гомдлууд их байдаг байсан. За энийг би өнгөрсөн хугацаанд бол 109 хуулийг цахим хөгжлийн сайд багтаа анх их хурл дөрвөн мэдээлэл баталуулж ирсэн. Тэгэхээр нөгөө үйл хөдлөх хөрөнгийн иргэний бусад бүх төрлийн бүртгэлийг цахимаар хийхийг энэ бизнес эрхчлөөний хуулиар шийдэж байгаа. Тэгэхээр 300 гаруй зөвшөөрөл e-бизнес дээр нэгтгэгдээд эхлэхээр цахимаар хүсэлт гарган компани байгуулсан татвараа төлнө те бүх боломж нээлттэй болж байна. Дээрээс нь иргэн өөрөө яг ийм Монгол төр ордог шиг регистр дугаараа хийгээд орохоор таныг танина, таны нэр дээр хэдэн төрлийн бус байдیں, хэдэн компани байдیں, компани чинь татварын өргөө юу одоо төлбөрөө шаардлагатай бол төл тусгай зөвшөөрлөөр сунгуулах бол сунгуул гэдэг. Ингээд хууль эрх зүйн шинжилэл, технологийн шинжилэл гээд бүхэлд нь шийдэж байна. Одоо бизнес эрхчлөөний хууль гарсны дараа бол тусгай зөвшөөрлийн чинь тоо багасч чинь 30 энгийн зөвшөөрөл болчихж байна. За дээрэс нь тусгай зөвшөөрөл сунгах хугацаа чинь зөвхөн эрсдэл суурлаад шууд автоматар сунгагддаг болчихж байна. За 5 жил тусгай зөвшөөрөл өгдөг байсан бол 10 жил болчихж байна. Тэгэхээр гар утаснасаа компанийнхаа үйл ажиллагааг удирдах боломжийг нээж байна. E-бизнес 1.0 бол анх яг энэ хүн сурталчилын дүрм журам саатэгт учирч ирсэн. Энэ удаа e-бизнес 2.0 бол яг Монголтай адилхан нэгсэндээ иргэнтэй холбоотой мэдээллийн Монголоор компани аж ахуйн нэгж төрийн бус байгууллагатай холбоотой бизнесийн үйл ажиллагаа холбоотой e-бизнес шиг хоёр платформтой болж байна. Нэг онцлог нь энэ e-бизнес дээр байгаа 300 гаруй зөвшөөрлийг хувийн хвшил шууд API сервисийг нээж түр заавал энийг аваадах шаардлага байхгүй. Юу гэхээр одоо татвараа төлөе гэдэг юм уу, одоо компанийн нэр авъя гэдэг юм уу, зарим төрлийн үйлчлэгийг одоо банкны аппликейшнгууд арьж ашиглаж болно. Өөрийнхөө хамгийн ойр хэрэгэлдэг аппликейшнгууд дараа ашиглах боломжийг нь хувийн хвшилт API сервисийг нээж байгаа. Мэдээллийн технологийн салбар бол илүү нөгөө decentralized болж байна гэж ингэж ойлгож болно. Тэгээ e-бизнес бол яг авилгын эсрэг чөлөөлт, хүний оролцоо баг. Энтэй уулзах шаардлага зүгээр л гар утаснаас хүсэлтээ гаргаад бүх төрлийн үйл ажиллагаагаа явуул. Одоо 2.1 их найдын хэмнэлт бол Монгол хийсэн байж та. Сая одоо та бүхэн яг шинжилгээг үзлээ. Түүн шиг e-бизнесийг гаргаснараа үе шаттайгаар яг энэ e-баримтын систем чинь нөгөө дэлгүүрүүд болгонд байдаг POS одоо нэгэл бараа худалдаа авахаар нөөтөө уншуулдаг шиг тэр системийнх нь хийж байгаа 100 гаруй IT-ийн компаниуд бидний сервис өгөх гээд байхгүй. Тэгхийн бол заавал одоо нэг хорон дээр очиод нийгмийн даатгалын үйлчилгээ аваад мөнгө төлөөл тэ гадаад паспорт захиалаад ингээд зогсоод байх юм байхгүй. Эний чигээр нээгээд өгчгөөр ер нь одоо ингээ үе шаттайгаар нэгцгийн үйлчилгээ хэрэггүй болно. За цаашлаад ер нь одоо хороодуудад заавал төрийн үйлчлэгээ үзүүлэх юм.